Сайн бацгаана уу? Миний шинэ дугаарыг үзэж байгаад баярлалаа. За өнөөдөр би та бүхэндээ илүүдэл хүснээсээ хэрхэн салах, за ямар арга барилууд байдаг, үнийн хувьд ямар ялгаатай болоод эдгээрийн давуу болон сул талуудыг нэг бүрчлэн ярихаар бэлтгэсэн байгаа. За хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга барилууд болоод бүтээгдэхүүнүүдийн талаар бас товчхон ярих гэж бодсон. За юуны өмнө бол ихэнх хүмүүс маань татварга хэрэглэдэг байх. Эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ, тэ татварга аягүй хэрэглэдэг гэж анзаарэгдсэн. За үүний дараагаар ваксанд ордог хүмүүс их байдаг бол за хамгийн сүүлд гарсан ч юу юм бэ? Ямар ч лсэн хамгийн сүүлд одоо Монголд орж ирээд яг хэрэглэгдэж байгаа арга бол эпилейтер байгаа. За эпилейтерийн хувьд бол яг нэг иймэрхүү юмнууд байдаг. За минийх болохоор яг нөгөө нэг ийм залгаатай байхгүй юу? Тэрнээс гадна одоо цэнгэлдэг гэж байгаа, эсвэл батарейгаар ажилладаг гэж байгаа. За миний хувьд бол энэ Brownie Silk Apple 5-ыг авч ирсэн учраас энэ нь бол шууд юм залгууртайгаа юм байдгийн. Эпилейтерүүдийн давуу тал. Хэрэглэхэд хэлбэр. Миний хувьд эпилейтер хамгийн амар юм шиг санагддаг. Ерөөсөө л одоо ингээд илүүдэл хүсэн дээгүүрээ эпилейтер ингээд гүйлгээл авчихна гэсэн үг. Хямд бас хэмнэлттэй. За үнийн хувьд болохоор энэ хоёр ялгаатай зүйл ярих гэдэг юм л да. Яагаад би одоо энэ эпилейтерийг хямд гэж яриад байгаа вэ гэхлээр нэг л удаа авна. Нэг л удаа авсныхаа дараа маш урт хугацаанд одоо миний хувьд те 5 6 жил одоо ингээд инхүү хэрэгжилж байгаа гэж байгаа. Тэгэхээр нэг аваад олон жил хэрэгэлдэг. Авч явахад авсаархан. Мэдээж бид нэр одоо хөдөө гадаа аялах ч байсан ч юу те эсвэл гадагшаага томилтоор явдаг ч юм уу. Тийм үед бол нөгөө 100 хэрэг явж байгаа бол байнгын л хилүүдэл хүснээсээ салах хэрэгтэй шаардлагатай байдаг. Тийм учраас хамгийн боломжтой авч явахад хамгийн одоо тохиромжтой юм бол эпилейтер байдаг. Цаг хэмндэг. За эпилейтерийг бол нойлынхаа өрөөнд чийж болно. За зурагтаа үзээ сууж захтаа чийж болно. Ерөнхийдөө чөлөө цаг заваараа ингээд хизээд л бол хизээ гэртээ байж захтаа хийх боломжтой. Эмзэг арьсанд тохиромжтой. За шууд ингээд арьстай контактлдаг ямар нэгэн бүтээгдэхүүнийг түрхэхэд эмзэг арьстай хүмүүст бол хамгийн их тулгамддаг асуудал нөгөө харшил өгөх гэдэг ч юм уу те улаан тууралт гарах гэдэг ийм бол асуудлууд байдаг. Тэгэхээр эпилейтерийн хувьд бол ямар нэгэн тос гэдэг ч юм уу хөөс юу ч түрхэх шаардлагагүй зөвхөн арьсан дээр өөр дээр гүйлгдэг учраас эмзэг арьстай хүмүүст бол маш тохиромжтой. Ургалт нь удаан. За эпилейтерээр авсны дараагаар хэрвээ өвтгөн үстэй хурдан ургадаг ийм үстэй хүн байх юм бол 2-7 хоног харин одоо нөгөө беби үстэй гэж ярьдаг шүү дээ. Дөнгөж ингээ гарч ирж байгаа ялангуяа өсвөр насныхны хувьд хэрэгжилж эхлэхэд аюул зүгээр ер нь өс нь бага ургадаг бол нэг 6-7 хоногийн настай гэсэн үг. Тэгэхээр 2-6-7 хоногийн дараа дахиж эпилейтерээр авах шаардлагатай болдог. Богино үсийг ч зулгаж чадна. Яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр ерөнхийдөө ваксанд ороход ядаж ингээ 2 мм ургацсан байх хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэгэхгүй бол татаж чаддгүй. Харин эпилейтерийн хувьд бол дөнгөж цухаж байгаа үсийг ч гэсэн авч чаддаг. Үсний ширхгүүд нарийс ч бүдгэрдэг. Үсийг одоо ингээ угаас нь ингээ татаж авч байгаа учраас дахин ургаж байгаа үснүүд нь маш ингээд нэмгийн одоо нарийн ширхтэй тэгээд арай бүдгэрч ирдэг. Тийм учраас явандаа хэрвээ урт хугацаанд одоо эпилейтерийг хэрэглэх юм бол үс чинь анх байснаас хамаагүй бүдгэрээд тэгээ хамаагүй бага болно гэсэн үг. Хамгийн гоё нь хөхрөлт арилгадаг. За ихэнх татварга хэрэглэдэг хүмүүсийн хувьд бол арьсан дээр нь хөхрөлт бий болцсон байдаг. За эрэгтэй хүмүүсийн хувьд ч гэсэн сахлаа ингээ авсараад ингээд одоо цаагуур нь ингээд хар туяа орцсон тий ингээд хөхрөлт бол явагдсан байдаг. Эмэгтэй хүмүүсийн хувьд болохоор арай нөгөө даалт хэсгүүдэд буюу суг болон бикини хэсгүүдэд ийм хөхрөлт явагдаад аюу муухай харагддаг штеп. Эпилейтер хэрэглэдэг хүмүүсийн хувьд бол байнгын ийм цэвэрхэн, байнгын гоёороо харагдана гэсэн үг. Хэрвээ бас татварга хэрэглэсээр хагаад хөхрөлт үүссэн байгаа бол эпилейтерийг урт хугацаанд хэрэглээд за нэг жилийн дараа гэхэд өнгө нь бүр ингээд сайхан бүдгэрээд яг ингээд биенийхээ одоо энгийн арьстай адилхан өнгөтэй болоод тэгээд тэр хөхрөлт бол бүр мөсөө арилдаг байгаа. За харин сул талууд нь юу юм бол бага зэрэг өвддөг. Гэхдээ өвдөлтийг бол намдаах маш олон аргууд гэж байдаг. За жишээ нь яг нөгөө эпилейтерээр үсээ авахаас өмнөх нэг хэдэн цагт бол алкогольны төрлийн зүйл болоод за кофе бол хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Яагаад вэ гэхээр алкогол бол нөгөө хүний арьсны нүх сүгүүдийг ингээ улам чанга болоод ингээ барьчт юм байна л та. Тийм учраас нөгөө амар чанга ингээ барьсан байгаа үсийг чинь ингээ зулгаах гэж бас нэг бөө юм болно да. Тэгээ тэр нь амар өвддөг гэсэн үг. Харин кофений хувьд болохоор нөгөө хүнийг илүү эмзэг мэдрэмтгий болгох юм байна л да. Хэдийгээр яг эпилейтерийн хувьд бол ижлэгийн мэдрэмж төрж байгаа ч гэсэн кофе уусны дараагаар хэрвээ эпилейтерээр үсээ авах юм бол амар хөвдөж байгаа юм шиг тийм мэдрэмж бол хүнд төрнө гэсэн. За үүнээс гадна халуун усанд орсныхаа дараа эпилейтерээр үсээ авах юм бол ер нь бараг өвдөлт мэдрэгдэхгүй. Ягаад гэхээр халуун усанд орохоор хүний бүх нүх сөв ингээд одоо амраад тэнийгээд онгоогоод өгсөн байхад үсийг авахд өвдөхгүй. Гэхдээ бас нэг анхаарах юм нь уснаас гарч ирэн хутаа нэг жоохон ингээд даарчхаар бидний ингээ үс ингээ арзаагаад эхэлдэг штэ. Тэр арзаасан үед нь авах юм бол амар өвдөн тэр чинь нэгсэндөө нөгөө дараад байгаа болохоор хүн бие ингээ чангалаад тэгээ хамаг арьс нь бол чангарсан байгаа гэсэн. Тэгэхээр эсрэгээрээ нөгөө нойлынхаа өрөөндөө маш сайхан дулаахан байжгаад
уснаас гарч ирэнгүүт авах юм бол ямар ч өвдөлт мэдрэгдэхгүй. Улаалт үүсдэг. Эпилектер гэдэг бол ерөнхийдөө ингээ маш олон чимхүүрүүд нэгэн зэрэг ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр таны биеийн дэх илүүдэл хүснүүдийг ингээ авахаар яг тэр нөгөө нэг үхс байсан хэсгүүд нь жоохон улаадаг байхгүй юу? Миний хувьд болохоор яадаг вэ гэхээр яг одоо гарахаас өмнө бол эпилектрээр үсээ авдаггүй. Өмнөх өдөр нь оройн аавна гэсэн үг. Тэгээд өмнөх оройн яг нөгөө нэг халуун дулаан байж байгаад яг нөгөө нэг түрүүний миний хэлсэн дэглэмүүдийг барьж агаад эпилектрээр үсээ аваад хончих юм бол маргааш нь ямар ч улаасан юм байхгүй. Тэгээд би чинь аюу гоё зөөлөн болоод ямар ч үсгүй байна гэсэн үг. Бикинид тохиромжгүй. Миний хувьд болохоор хөл, гар болон суг гэдэг ч юм уу бусад бүх биеийнхээ хэсгүүдэд ашиглаж чаддаг хэрнээ бикини хэсэгтэй байхаар нэгдүгээрт одоо яг сайн харж өгөхгүй штэ. Тэр чинь хүнээр нэг хийх өөрөө нэг хийх нөгөө штэ. Тийм учраас сайн харж өгдөггүй учраас эпилектрээр бас яг бикини хэсгээ бол хийдэггүй. Харин би үүнийхээ оронд ваксыг сонгож яг нөгөө салон дээр, мэргэжлийн салон дээр зөв газраа зөв хүнээрээ хийлгвэл хамгийн үр дүнтэй бас өвдөлтгүй тэгээ цэвэрхэн байдаг. Үнэтэй. За та бүхэн минь одоо гайхаж байгаа. Түрүүн одоо даваа тал дээр хэмд гэж хэлчихэд одоо яагаад үнэтэй гэдэг юм бэ гэхээр эпилектрийн хувьд болохоор нэг удаадаа авахад жоохон үнэтэй байхгүй. Гэхдээ урт хугацаанд ингээд нэг л удаа авсан хөрөнгө оруулалтаараа урт хугацаанд ашиглана гэхэр чи хэмд гэж яриад байгаа шүү дээ. Нэг удаа авахдаа ямар үнэтэй байдаг вэ гэхээр миний хувьд болохоор энэ нөгөө Brownie Silk Apple 5 гэдэг энийг 5-6 жилийн өмнө авч ирсэн. Тэгээд тэр үедээ авахдаа 100 хэдэн паунд байсныг нь би авч чадахгүй гороосоор агаад тэгээд яг нөгөө нэг шинэ жилийн хямдралаар нэг супер хямдардаг шүү дээ. Тэр үед болохоор би нөгөө Англид сурч байсан учраас Christmas-ийн хямдрал гээд бараг 70-80% хямдарсан байсан баг. Тэгээд 20 хэдэн паундаар л авч ирсэн. Монгол мөнгөөр бол нэг 60,000 төгрөгөөр гэсэн үг. За Монголд зарагдж байгаа эпилектрүүдийн хувьд болохоор за дунджаар нэг 150-аас 300,000 төгрөгийн хооронд бол байд юм шиг байлээ. Тэгтээ бүр хямдхан 25,000, 35,000, 45,000 гэдээ бас байдгийн билээ. Тэдний чанарыг бол би яг сайн хэлж мэдэхгүй байна. Заримынх нь хувьд болохоор яагаад нөгөө чанар аягүй чухал вэ гэхээр маш удаан хугацаанд нэгдүгээр хэрэглэнэ. Хоёрдугаар болохоор эпилектрээр ус авсны дараа нөгөө нэг хэрэг муу болвол энэ нөгөө нэг чимхүүр гэдэг энэ олон чимхүүр байгаа шүү дээ. Тэр чимхүүрийн завсар ингээд маш олон ус ингээд гацчих юм бол дахиад зулгааж чадахгүй. Харин ч бүр амар арсич өвдгөн гэсэн үг. За харин одоо ваксны тухай яриа. Вакс хэрэглэхийн давуу талууд нь юу гэдэг вэ? Уралт нь удаан, бүдэсч нарийсдаг, за мөн хохирлтыг арилгадаг. За ваксны хувьд бол за яг эпилектртэй тун адилхан гэсэн үг яг үйлчлэгээнийх нь хувьд. Ягаад тэгэхээр үсийг за мөн л адилхан гэж нөгөө угаас нь татаж авч байгаа учраас одоо үсний ширхгүүд нь бол нарийсж өгдөг. За мөн одоо хохирлтыг бол арилгаж өгдөг. Урт удаан хугацаанд ваксыг хэрэглээд явах юм бол тэр нөгөө хохирлт үүсээд байгаа хүмүүсийн арьс нь буцаад хэвийн нөхцөлтэй очиж. За харин сул талууд нь заавал урт урахыг нь хүлээх шаардлагатай болно. За ваксны хувьд болохоор яг нөгөө нэг үхсэн дээр үсний ширхгүүдээр ингэж нааж өгж байгаа буцаагаа татж байгаа шүү дээ. Тийм учраас заавал ядаж л 2 мм ургацсан байхыг шаарддаг. Зарим нь бол 5 мм байх юм бол бүр сайн гэдэг юм билээ. Тэгэхээр заавал нөгөө урт ургаад ингээд нүдэнд харагдах үс болсныхан дараа ваксанд орох шаардлагатай болдог. Үнэтэй. За яагаад ингэж хэлсэн бэ гэхээр ерөнхийдөө бол бүтэн биений ваксанд ороход тухайн газраасаа хамаарат тэгээд одоо хийж байгаа хүнээсээ хамаарат үнийн хувьд өөрөө дээ л та ер нь бол нэг 50,000-аас 150,000 хооронд бол бүтэн биений вакс бол болдог. Баг зэрэг өвддөг. Ваксны хувьд болохоор мөн адил төрөний арга барилуудыг ашиглан алкогол болон кофений төрлийн юмнууд одоо ууж болохгүй. За үүнээс гадна хамгийн зөв юм бол ихэнх одоо бид нар ваксаа хийлгэж байгаа бол дандаа салонууд дээр очиж хийдэг те яг өөртөө хийдэггүй. Яг өөртөө хийдэг хүмүүс явах юм бол баш өвдөлт багтаа хийж магадгүй. Харин салон дээр очих байгаа бол зөв газраа сонгох хэрэгтэй. Би бол одоо яг ингээ нөгөө бикинигээ сардаа нэг удаа их удлаа гэхэд 2 сардаа нэг удаа одоо ваксанд ордог учраас яг ингээд тогтмол хүнтэй болсон маш сайн газрыг ингээд сонгоцсон байгаа. Тийм учраас та нар ч гэсэн яг өөртөө таалагддаг гэртээ ойрхон байдаг ч юм уу те чанар сайтай зөв хүн дээрээ очиж вакс хийх юм бол өвдөхгүй. Ажиллагаа ихтэй бас цаг орно. Ваксыг гэртээ бэлтгэсэн ч гэсэн нөгөө ваксаа халаана гэд бас нэг цаг орно те. Үнийгээ ингээд бүтэн хийхэд бас нэлээдгүй уудан. Хэрвээ салон дээр очих юм бол тэр чинь ирж очихтойгоо за мөн очиод хийлгэнэ гэдэг чинь 2-3 цагийн ажил бол болдсон шүү дээ. Тэгэхээр цаг их авдаг. За мөн өөрөө хийх юм бол ажиллагаа ихтэй гэсэн үг. За тэгээд заримдаа болоод мэдээж гэрээрээ ваксаа хийх тохиолдол гарна. Би бол гэхдээ нөгөө халаадаг төхөөрөмж мөхөөрөмжийг бол аваагүй. Хаяада нэг ийм ваксыг бол ашигладаг байгаа. Ихэнхдээ би нөгөө VT-ийг авдаг байхгүй. Гэхдээ дээр ийм ортод очсон чи VT-ийн дууссан байсан. Тэгээд энэ нөгөө Elcos гэдэг брендийнх юм билээ. Надад яагаад энэ их таалагдсан бэ гэхээр нөгөө VT-ийн хувьд болохоор жоохон өргөн байдаг байхгүй юу. Тэгэхээр заавал одоо нөгөө нэг хөмсгний энэ хэсэг гэдэг ч юм уу те уруулын дээд хэсгийг авах болохоор би нөгөө VT-ийг дундуур нь хайчилж их нарийнхан болгож жагаад авдаг. Тэгэхээр хайчинд ч гэсэн ингээд наалдаад жоохон заваа мэдэг. Энэний хувьд болохоор угаасаа өөрөө нарийнхан учраас хөмсгний завсраар ч гэсэн шууд ингээд татхад их хэлбэр санагдсан. За харин хамгийн сүүлд би
Татварганы тухай ярих гэж байна. За татварганд бол маш олон давуу талууд уул нь бол байдаг. Өвдөхгүй, цаг хэмнэн, хямдхан гэх мэтлэн маш олон давуу талууд байгаа. За миний хувьд бол огт татварга хэрэгэлдэггүй. Гэхдээ одоо нөгөө энийг үзүүлэх гээд нөхрийнхөө татваргыг нь авсан байгаа. Нөгөө цаг маш их хэмндэг. Ерөөсөө л ингээл үсээ ингээд авчин гэсэн маш их хэмндэг. Гэхдээ сөрөг талууд нь маш олон. Үсний ширхгүүд өтгөрч бас тод болдог. За ерөнхийдөө бол нөгөө нэг эпилейтер болон вакс чинь үйлчлэгээ нь яг ижилхэн үснийх нь угаас нь авч байгаа. Харин татварганы хувьд болохоор ерөөсөө л үсний үзүүрүүдийг ингээд хасаад авчиж байгаа шүү дээ. Тийм учраас нөгөө бүдүүн доороо ингээд тогтцсон байгаа угууд нь үлдээд тэгээд дахиж ургаж байгаа учраас бүдүүнээрээ л ингээд ургаад байна гэсэн үг. Улам өтгөрн, улам тод олно гэсэн үг. Ургалт нь маш хурдан. За ер нь бол татваргаар авах юм бол дөнгөж өнгөц хэсгийг нь авч байгаа учраас маргааш нь гэхэл үзүүрүүд нь гараад ирдэг. Хөөс, тос зэрэг нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэг болдог. За мэдээж татваргаар ингээд үсээ илүү үсээ авах гэж байгаа бол тэр чинь хөөс төрөхгүй бол арсын гинтэн гэдэг ч юм уу те авсныхаа дараа бас тосоо төрөхгүй бол ерөнхийдөө бол яг ингээд тайлбарлахад энэ татваргач ингээд арстай шууд контакт өгөөд тэгээд татж байгаа учраас арсаа амир гинтэйгээд байгаа хгүй. Тэгэхээр энэний араас нь заавал бас тос төрчих шаардлагатай болно. Зүсэх эрсдэлтэй. Тэгээд хамгийн том проблем нь хөхөрдөг. За би энийг яагаад дахин хэлээд байгаа вэ гэхээр эмэгтэй хүний хувьд за ялангуяа те эрэгтэйчүүд бол нэг тоохгүй бах. Эмэгтэй хүний хувьд яагаад энэ амар чухал вэ гэхээр яг нөгөөний далд хэсгүүд буюу суг бикини хэсэг хөхөрцөн байхаар амар муухай харагддаг. Ер нь бол олон нийтийн газар явж агаад ингээд хальт гараа өргөх байдаг ч юм уу тиймэрхүү үед хэдийгээр үсээ авцсан байгаа ч гэсэн цаанаа ингээд гүн хар өнгөтэй хөхөрлөлттэй байх юм бол тэр аюул муухай бохор харагддаг байхгүй юу? Тийм учраас хэрвээ та татварга хэрэглэдэг бол урт хугацаанд энэ эпилейтрик гэдэг ч юм уу ваксыг ч юм уу туршиж үзээд тэгээд нэг жилийн дараа яг өөрчлөлтийг нь хараарай зөө амар сайн мэдэгдэн. Арс чинь зүгээр л энгийн тэр хөхөрцөн байгаа арснууд чинь зүгээр л бидний энгийн арстай адилхан л өнгөтэй болчихно. За ингээд миний хэлсэн аль ч 3 төрлийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэсэн ч үс бол татгшаага ургах эрсдэлтэй байдаг. Үсний ширхгүүд маань ерөөсөө л яг ингээд доороос ингэж ургаж явж байгаад нөхөрөө гарч ирээд ийм болцсон байгааг нь бид нэр ингээд зулгаагаад авчиж байгаа. Эсвэл татваргаар ингээд тулгаад авах юм бол үс маань ингээд арсныхаа доор нэг ганц 2 хоног ч гэсэн үлдээ штэ. За хэрвээ эргээд ингээд ургахтаа энэ арс маань эргээд нийлцэн нөхцөлт нь битүүрсэн байгаа тохиолдолд үс маань гарч ирж чадахгүйгаасаа болоод эргээд ингээд татгшаага ургацдаг байхгүй юу? За ингээд ургасан үс яах вэ гэхээр үс ерөнхийдөө бидний толгойн үс ч гэсэн яг адилхан шүү дээ. Айгүй тослог ихтэй байдаг. Тэгэхээр нөгөө арсын дотор байгаа үс маань тослогтой байгаа учраас энэ хэсгээрээ тослогуудаа ингээ хуримтлуулад, тос хуримтлаад тэгээд нүүрэн дээр гэдэг ч юм уу яг тухайн хэсэг дээр юм гарч эхэлдэг байгаа. За эрэгтэйчүүдийн хувьд бол сахал авсны дараа айгүй татгшаага ургадаг. За хэрвээ та татгшаага ургасан үсээ чимхүүрээр ч юм уу ямар нэгэн байдлаар ингэж оролдож байгаад зулгаагаад авчдаг бол маш буруу. Яагаад вэ гэвэл арсыг ингэж зулгаагаад гинтэн гэдэг чинь нэгдүгээр сариу үсэх эрсдэлтэй, хоёрдугаарт ингэж бохирдол орно те ингэж тэнийгээд онгооцсон байгаа юм чинь тэрнийхэн завсраар ингэж бохирдол орно гэсэн. Хамгийн зөв арга бол ерөөсөө скрап хийх. Биенийхээ гар хөл байдаг ч юм уу те илүү ус ус ургадаг тэр хэсгүүдээ маш сайн скраблж угаах хэрэгтэй. За усанд орж явах хугацаанд хэрвээ та усанд орох болгондоо амжихгүй маа гэхэд ядаж 7 хоногт нэг удаа скрабаар маш сайн ингээ бие угааж хэрэгтэй. Ялангуяа миний хувьд бол ингээ тохоо өвдөг хэсгээр ус маань ингээ татгшаага ургачих гэдэг байхгүй юу? Тэгэхээр тэр хэсгийг ингээ скраблаад маш сайн угааж явах юм бол тэр үснүүд маань ингээ гараад ирнэ гэсэн үг. За мөн адил эрэгтэйчүүдэд маань хэрвээ ингээ сахлаа аваад татгшаага ургасан ус их байгаад нүүрнээр ч юм гараад ах юм бол нүүрний скраб гэж байдаг шүү дээ. Тэрийг эрэгтэй хүмүүс маань сайхан ингээ бүр нүүрэн дээр ингээ массаж хий. За үүнээс гадна үсийг татгшаага ургуулахаас сэргийлдэг серум гэж байдаг. Тэгэхээр яг Монголд бол зарагддгийг би сайн мэдэхгүй байна. Яг Монголоос бол авч үзээгүй. Гэхдээ гаднаас ингээд онлайн шопууд ч юм уу ингээд юм оруулж ирдэг шүү дээ. Тийм газартай холбогдох юм бол магадгүй байгаа. Өнөөдөр надтай хамт байж илүүл хүснээсээ салах аргуудыг мань хуваалцсанд маш их баярлалаа. Хэрвээ та миний видеог анхудаага үзэж байгаа бол subscribe дараарай. Харин дахин үзээд миний өмнөх орсон 3, 4, 5 дахь бичлэгийг маань үзэж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Хэрвээ та бүхэнд санал хүсэлт байх юм бол комент хэсгээр бичээрэй. Мэдээж над руу бас чатаар маш олон хүмүүс орж ирж илээ. Тэгэхээр тэд нартай маш их баярлалаа. Дараа уулзцгаая. Баяр таа.